Од өндөр суух тавтамаар л би бол хөтлөгч инхот. За амьдтын ертөнц нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар шинэ дугаараар эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү нэвтрүүлгийг маань хөтлөгч амар санаа бидэнд бэлтгэн хүргэнэ. За урнаа зандаа хоёр маань маш завгүй байгаа учраас урнаа маань бүр гадаад улсад аяллаар явж байгаа учраас галуу шувууны мах идэж мах идэж байгаа. Тийм учраас амар ах маань бэлтгэн хүргэх гэж байна. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од өндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хөтөлбөрийн Од өндөр радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг арьс чигшүүлэх нарны тос Skin Aqua болон мянган найз амтны дэлгүүр ивент итгэж байгаа. За өдрийн дамрах. өдрийн мэндэ. За галуу шувууны мах идэж үзсэн үү? За дахиад шил юм байна. Үгүй андуурсан юм. Нугасны мах. Галуу яг идчихсэн санахгүй. Бээжин дакл идсэн баймаар юм. Тий, үгүй яхаа би өөрөө шувууны мах утчихсан. Үгүй ямар аруучлаа. Тэгтээ тэр нугас. За. Тэгээд галуу одоо бодвол галууны мах идчихлээсэн багт өөрөө мэдгүйгээр ч юм уу тий. Илгийг идчихлээ. Нугасны илэг гэдэг тий бас. Баруун Францд их зардаг байхгүй. Тийм, яг илгийг одоо бас нэг тодорхой хэмжээний тансаглал маягийн хоол гэж тооцогддог баг шүү. За ингээд одоо галуугийн шувууны тухай ярина. За галуугийн шувууныхаа тухай ярихдаа одоо хээрийн галуу нисэн үлгэр газраас хүний хүү эрдэм өврлөн ирнэ гэж нэг үг байдаг. Ингээд одоо ардын үлгэр амн зохиол олонтой дурддаг энэ амтан бол яах аргагүй хүнтэй ойрхон амтан бол таарч байгаа. За тийм ч учраас галууг бас одоо хойшоо айлууд бол ялангуяа одоо Европ зүг рүү тий Оросууд ингээд тижээдэг тийм ээ. Гэрийн галуу гэж хүртэл байгаа шүү. Тийм. Тэгэхээр энэ бол баг одоо зэрлэг нь ч хүртэл баг одоо хүндх дотн шахах амтан бол таарах гэдэг шүү дээ. За энэ амтнаас бас хорох юм их байна. Тэр эхлээд хэдүүлээ бас биологи байгалийн талаас нь яриад төгсгөлд нь яг эндээс яг юу суралцах хэрэгтэй гэдэг юмс ярьж байгаа. Тэр нь илүү сонирхолтой санагдаад байна тий. За мэдээж хэрэг галуу нь бол сэлүүрт хөлтэй. Усны шувуугд нугасных нь овогт багтдаг. Одоо энэ овогт бол хун, нугас, галуу одоо багтдаг байна. Олон улсын шувуу судлаачдын холбооноос уг төрөлд 11 зүйлийг хамруулт юм. За тэгэхээр галуу бол хун, нугастайгаар нийлээд 11 төрлийн зүйлийн одоо шувуу бол одоо нугасныхан гэдэг овогт багтдаг бол таарах байна. Тэгэхээр 11 өөр хамаатантай гэх юм шүү дээ, тийм ээ? Тийм байна. За мэдээж хэрэг голчлон бөмбөрцгийн хойд хэсгээр тархан байрал амьдардаг. Европ, Аз, Африк, Хойд Америк зэрэг бүс нутагт нүүдэллэн амьдардаг. За мэдээж хэрэг нүүдэлдэг шувуул таарна шүү дээ, тийм ээ? Тэгэд одоо гол төлөв нуг одоо намагчсан газар нутагт заримдаа тэнгисийн эрэг хавьяар одоо амьдардаг сууршдаг. Хээрийн галууд одоо зэрэгцээд одоо тижээмэл галуу гэж бас байгаа. Одоо мэдээж хэрэг мах, өндөг, сүд, өд тэгээд тэндээс нь ашиг шимээг хүртдэг юм байдаг. Канада гүүс гэдэг хүртэл байгаа шүү дээ, тийм ээ. Та бүхэн их өмсөх дуртай байх гэж бодож байна. Нэг хэсэг тренд болоод хурдхан алга болсон трендээс. Тэгээд галуу бол их сайн алхаж гүйдэг юмт. Одоо шувуу. Хурд нь эсдэг гэсэндээ усанд сэлэх одоо шумбах чадвар нь бол нугас, хунгаа бол муу. Усанд байх хугацаа нь одоо хамаагүй бага уснаас одоо хун нугасыг бол амьдралынхаа ихэнх хугацааг хуурай газар дээр өнгөрөөдөг. Одоо галуу өвлжих болон өвөрлөх газар руугаа их хүчин шөнөөр тэнгэрт өндөрт гарч нэлээд их тийм давшингуу нисэж хүрдэг. Тэгэхээр шүн нисэх дуртай юм байна шүү дээ, үүр шөнөөр. Өдөр нь бол ингээд явган зэрэг шиг алхаал явж байгаа юм шүү дээ. За тэгээд нэг хашин видеонуудаас үзчихлээсэн байх тий. Нугас галуу ингээд нөгөө дэгдэхнүүдэд дагуулж явж байд нэг нь нөхрөө нь ороод дагаж нөгөөдөл нь ороод тунаа тий. Хөөхөн тий. Тэр инээдтэй. За ингээд одоо сонирхолтой дахианаас төрүүлж гаршилж тижсэн шувуу гэж үздэг. Тийм үү. За Европт бол зэрлэг бор галууг, Хойд Африкт Египтийн зэрлэг галуу, Сибирь хятадд хошуу галууг гэршүүлжсэн байна. За Египтэд одоо манай тооллын өмнөх 3000 жилийн өмнө галуу үржүүлж байсан зураг дүрслэлүүд ханны нөгөө нэг юм дээр нь байж байгаа. Сүм хийдийн хан чимэглэл дээр хадгалагдаж үлдсэн байна. Эртний египчүүд галууг хүнд амархан дасдаг, энэгшдэг, дээр нэмээд газар нутгаа хамгаалах төрөлхийн зүүн совинтой. Тэгээд одоо гэж үнэлэн гэр газар тариалангийнхаа талбайг мануулж хамгаалуулж хоол хүнсэндээ болон хувцас хэрэгсэл нь үдцэдийг ашигладаг гэсэн. Хөөх тэгээд одоо хамаг юм хамгаалуулж ирсэн тариалж тэгээд тамалдаг байсан байл арах юм шүү дээ, тийм ээ. За тэгээд нөгөө юу бас байгаамаа одоо ялангуяа сэлэнг чиглэл рүү хаашаа зүүн хараа сэлэнг рүү бол айлууд бол галуутай айлууд байдаг. Галууны ондог бол том байгаа шүү дээ. Тэгээ галуутай айл руу орно гэдэг бол нохотой айл руу орсноос хэцүү. За энийг бол бас
та бүхэн мэдээд авахд илүүдэг байх. Ер нь сонсч байсан байх. Зураг бичлэгээр л нэлээд гардаг тийм ээ. За Египтийн галууны төрөл зүйл бол өнөөгийн гэрийн тэжээмэл галууг бий болгох одоо нөлөөлж чадаагүй яг тэр нь бол харин зэрлэг бор галуу хошуу галуу өнөөдрийн гэрийн тэжээмэл галууны өв гэж тооцогддог тул одоо тийм одоо баримт сэлтүүл нэлээд түгээмэл тохиолдолтой. Галуу идэвхэр хамгийн анх гэршүүлсэн ч нохой дахиа гахаа зэрэг бус тамтыг гэршүүлэх явцад гарсан физиологийн болон сэтгэл зүйн олон өөрчлөлт галуунд гарааг байдаг. Жишээлбэл одоо нохой дахиа гахаа эднэр бол одоо бие биелдэр те физиологийн болон тэрний сэтгэл зүйн төвчөнд бол их олон өөрчлөлт гарсан байдаг хонож шүү дээ. Одоо үндсэн анх ингээ байгальдах ихээсээ. Тийм байна. Тэгтэл галуу дээр бол бараг гараагүй байдгаар их онцдогтой сонирхол татдаг. Тэгээ зэрлэг өвгтэйгөө өнгө зүсийг л тооцвол ерөнхийдөө генетикэд бараг тэр чигээр адилхан үлдсэн гэсэн. За тэгэхээр нөгөө мууртайгаа адилхан гэсэн үг шүү дээ. 99%-ийн барагж байгаа шүү дээ муур чинь. Жижигхэн гэртэл байдаг болохоос шүү. Тэгэхээр яг одоо яг энэ дээр дурдж шүү дээ. Нохой, дахиа, гахаа гэж дурдж байгаа. Тэгтэл муур галуу хоёр бол ингээ генетикэд яг хэвээр үлдсэн байл. Сонин энэ бол их сонирхол татдаг. За гадаад төрхийн хувьд бол мэдээж хэрэг гэрийн тэжээмэл галуу нь бол мэдээж зэрлэг галуунаас том байгаа. Ялгаа ижил төстэй гэхдээ илүү том байгаа. Яг бол тэжээмэл учраас тэр чинь нэг идэж онц чинь тоолд цайтай. Тийм учраас одоо хэмжээ нь бараг 2 дахин том байдаг баг шүү дээ. Гэрийн тэжээмэл галуу нь биер хүү жин ихтэй дунджаар 5-аас 7 кг. Бас овоо том бахна шүү дээ. Хамгийн ихтэй 10-аас 15 хүрдэг. За энэ 15-аас 15-ыг том галууг л харж ирсэн. Чи нөгөө нэг алтан өндөгтэй галууны хүлгэрийн мэднэс дээ. Тэр чинь галуу шүү дээ. Тэр нэг пүүсэн бүзэлөө тэн дээр гардаг сүүл анги дээр. Сүүл. Тэн дээр гардаг тий. Тэгээд одоо зэрлэг харин одоо жоохон ялхаг юм бүдүүн лакс байдаг бол хээрийн галуу них гойлог харьцангуй урт хөлтэй гойлог хүзүүтэй дунджаар 2-4 кг жинтэй байдаг. Тэжээмэл галууны дунд саарл өнгөтэй тааралдаг ч дийлэнхтэй бол цагаан өнгөтэй байдаг. Харин зэрлэг галууны нурууны дээд хэсгийн өнгө нь бордуу туяатай. Харин толгой хүзүү цээж нь үнсэн саарл өнгөтэй байдаг. Тэжээмэл галуу бол ихэнхдээ цайвар сааралд байдаг хөн штэ. Зэрлэг нь бол бордуу туяатай байдаг. Тэрүүгээрээ яг энэ тэжээмэр вэ энэ одоо зэрлэг байна гэдгийг нь тодорхойлж болох нь. Толгой хүзүү сээр хэсэг нь үнсэн саарал, хэвлийн доод хэсэг сүүлний өдөнд цав цах байдаг. За ингээд гэрийн тэжээмэл галууны үдсүүд зэрлэг галууныхаас илүүтэй гуйждаг. Дээрээс нь жин ихтэй мөн мах үдсүүд өндөгний чиглэлээр үржүүлдэг болохоор нисэх чадвараа ерөнхийдөө алдсан байдаг. Тэгээд хүнд болохоор хэцүүлтэй бас тийм. Зэрлэг галууны хувьд бол нисэх чадвар бол одоо онцгой. Ер нь бол зэрлэг галууны нүүдэл гэдэг зүйлийг маш их судалдаг шууд судлаач нар. Маш олон одоо нисэх загвар, нисхийн одоо олон төрлүүдэд энэ шувнаас суралцж нэвтрүүлсэн маш олон техникүүд байдаг. Спорт төрөл байдаг гэж боддоо. Манай гаргийн дээвэр Гималайг давж нисдэг ховорхон шувуудад энийг байхгүй. Хүмүүс Эвересттэй ингээд тавих гээд майлж яхад дээгүүр нь ингээд сангасаа унгаагаад нисдэг байна шүү дээ. За төвч гэж болох юм байна. Хүн их сонин өндөр дээр гараад шүсээ юм санагдаад идэгтэй. Тэрэн шиг бас хайдаг л ахтай гэдэг. Зэрлэг болон тэжээр галууны аль аль нь хошууныхын ирмэг дагуу хөрөө шиг юм ховлтой шүтэнцэр байдаг. Хөрөө шиг. Хилний зах дагуу бол үзүүртэй сэртэнгүүд барилдаг. Шүд нь паалангүй учраас шүд бус шүтэнцэр гэж нэрлэж байгаа юм. Шүд нь мөгөөрснөөс бүтдэгч хазуулаад юу ч хэлэ гэж бодож огт болохгүй. Яагаад гэвэл урдаг гэсэн үг байна шүү дээ. Гар хөдий чинь нилээн өвдөх. Галуунд хазуулсан хүүхд харж ирсэн бас амар л юм. Уг нь одоо уг хошууны шүтэнцэр хилний сэртэн хошуунаас жижиг хоол тэжээлээ унахгүй алдахгүй байх зорилгоор тийм байдаг. За да өмхлөө ус руу тонгоогоол тэр чинь мэлхий загас жижиг загас ингээд өмхөн штэ. Тэр загасыг чинь хайрс нөө байгалаасаа цаанаасаа тослог юм гуламтгай байдаг штэ тий. Тэр чинь өөрчлөө өөрийнх нь нэг одоо нэг юм гуламтгай чанараараа ингээд амьд үлдэх одоо зохицолгоо бол тэрийг хамнаас алдахгүй байх зорилготойгоор хөрөөд тэгж хилнийхэн зах нь болон одоо шүдэнд тэгж байрладаг. Нэг зажлаад бутлаад байхгүй юм байна. Зүгээр тогтоох зорилготой. Ер нь залгиддаг штэ. Санжаа бол манай үзэгчд маань бас хятадын өмнөд хятадын нөгөө нэг загасчд галуугаар загас үү мэднэс тээ. Тийм. Хооланд нь ингээд уяа ичдэг байхгүй. Тэгээд өнөөхөө шийддэг байхгүй. Өнөөх нь ороод явж байгаа тэгээд загас бариад гараад гэсэн татж авчирч яхад хоолоос нь шахаж гараад савруу байдаг. Тэгээд өнөөх баахан загас барьж хагаад баярлаа гэдэг нэг явдаг шүү. За ингээд
Одоо нэг галуу хоолдог гэдэг тухай ярих. Галуунд голчлон ургамлын гаралтай хүнсээр хоолдог. Одоо ногоо навч дургамал үр тариа их дуртай. Хошуу хилний шүтлгээр одоо сэртэнгээрээ өвс үр дургамал байцаа зэрэг ургамлын ногоо эсгийг зулгааж иддэг. Мөн навч, жимс, буурцэг, төрүү зэргийг тасаж иддэг. Тэгэхээр бол бас нилээх ногоо vegetarian маягийн амьтан байна шүү дээ, тийм. Зарим төрлийн галуу ургамлаас гадна жижиг сээр нуруутай амьтад үлэн шавж идэх тохиол нэлээд бий гэж. За физиологийн онцлог нь бол газар нутаг дэвсгэрээ одоо хамгаалах төрөлхийн зүүн совин сайн хөгжсөн байдаг болохоор хараа сонсгол онцгоос. Reuters агентлагийн мэдээлснээр 2023 оны Бразилийн Санта Катарина мужид шоронд харуул мандаа гүйцэтгэх үүрэгтэй нохтыг галуу оролдог болсон. Чадлал гэх юм. Үгүй юу штэ Ром хотыг аварсан штэ. Тэгэхээр нөгөө галуучин бас зүгээр нэг тийм зүгээр нэг хайнга ч юм уу нэг бас нэлээд тооцож байна. Харуул хамгаалтанд бол нэлээд сайн яадаг юм. Би андуураагүй саяхан нэг киноны дээр гарч байхад бас гаднаа галууд хичээлдэг. За. Тийм тагнуулын тухайс байхгүй. За. Тэгээ нөгөө галуунууд нэг хөдөлдөг. Тэгээ шууд аюул ирж мэддэг. Тийм. За тэгээ тэд шоронгийн дотор болон гадна ханны завсар барилах ногоон бүсэд албаа штеп. Галууны сонор цэргийг байдал нохооноос илүү. Дээр нохоог тижээж арчсанаас хамаагүй бага зардалтайг тооцож шоронгийн ажилтнууд үүнийг онцолж байсан юм. Өөрийн болон өрөөлийн хүнийг сайн ялгадаг галуу шууд харилцааны онцгой авьяаст. Тэд өөр хоорондоо дуу авиагаараа харилцдаг нийлээд ойрлоо амьддаг ч. Тэд ойролцоогоор 10 орчим дуу авиа гаргадаг. Сонирхолтой нь гайглах хэмжээ чимээний давтамж өнгө одоо яасаар бод аясаар айж төгссөн ганцаардаж ганхирсан зэргийг илэрхийлдэг. За тэр 10 төрлийн авиагаараа ерөнхийдөө одоо эмоц цогдөг шүү дээ. Сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. Аюул ойртох үед хяхнах дуу чимээ гаргасан. Гэдэг шүү дээ. Тэр нь аюул ойртохор тэгдэг. Нохоог нохоо унталттай гэж яриад байдаг шүү дээ. Жинхэнэ санаатай унтдаг юм бол галуу гэж. Нэг нүдээ нээлттэй унтаж чаддаг зохидлоготой гэж. Энэ бүр яриад интернет. Түүнийг нэг талд тархины нойр юуны hemispheric slow wave sleep гэж нэрлэдэг юм. За нэг англи одоо академик нэр нь болохоор юуны hemispheric гэж тал бөмбөрцөг тарих гэсэн үг шүү дээ. Тархины slow wave sleep буюу нэг талд тархины нойр гэж нэрлэдэг. Одоо энэ зохиолгоог энэ тархин энэ үед тархины нэг хагас нь унтаж нөгөө нь сэрүүн байжгаад дараа нөгөөдхөө унтуулаад нөгөөдхөө сэрүүн болгоод. Нохооч тайвард тийм байт. Унтж яхад нь юу ч хийж болохгүй юм байна. Тэгэхээр баруун тархи нь унтчихвал зүүн нүд нь нээлттэй, зүүн тархи нь унтчихвал баруун нүд нь нээлттэй байна гэдгийг ажиглаад анхаарал үзээрэй. YouTube-ээр үзээрэй гэж хэлье. Нэрээсээ итгэхгүй бол ихэвчлэн урт нислэгийн үед тайван бус аюул ойр байж мэдэх нөхцөлд ингэж унтардаг. Харин бусад тайван үед бол хоёулангийн амраа л да. Урт нислэг дээр нэг талаа ингэж унтаж амраа. Би нэг нэвтрүүлэг хөтлж байхдаа унтдаг шиг юм байна. Юм ярьж байгаад унтаа гэсэн. Харин тэр чинь хараад энднээ зөвхөн. За аюул занил хийх зүйл алга гэж үзвэл хоёр нүдээ зэрэг анаад бүрэн ойрсдог. Тухайлбал амтны хөрөөл нь бүрэн ойрсон галуу шувуу элбэг байдаг шүү гэж. Түүнчлэн унтахдаа олон шувуудын адил галууд шувууд ихэвчлэн зогсоогоор унтдаг. За одоо тал нүдээ анаад унтчих зогсооч ямар байна гэх. Учир нь зогсохгүй түүний хөл түгжигдчихдээ юм байна. Тэгэхээр тархинаасаа нөө мэдрэлээр өдөртөхгүй өөрөө ингэ лок хийгээ түгжчихдэг. Тэгэхээр баг тэг босоо ороод чихмэл болчтой юм шиг. Төгжигдөл босоо унтахад ер нь зовлон байдаг юм байна л да. Нисэнгээ унтаад байгаа чинь. Илдэвтэй. Зогсоогоор унтахдаа хөлөө төгжиж мөгжиж даварсан юм. Тэгээд галуунд нэг айхтар том сул тал байгаа юм. Зэрлэг галуу жилд 2 удаа хавар намар гууждаг. Гуужилт нь 1.5 сар буюу 45 хоног орчим үргэлжилдэг. Энэ хугацаанд өдөн унаад нисэх чадвараа түр хугацаанд алддаг юм. Тиймээс араатай амтны идэж болчихгүй тулд хөдөлгөөнөө хорж өндөр зэгстэй өвстэй газрыг барааддаг. Энэ гууждаг үедээ. Харин тэжээмэл галуул үд өдөө тушаадаг болохоор ч тэр хүмүүс энэ үеийн тааруулан үд өдийн цуглуулдаг тул гуужилт хэмжээгээр явагддаг болсон юм байна. За ингээ галуу шувуу одоо шувууд дундаа бол галуул нэлээд урт насалдаг юм. Би бас нэлээд урт олон жил насалсан галуу мэдэн шүү. Тэжээмэл дундчаар 20 жил амьдардаг. Нохоо шүү. Нохоос ч нохооноос хамаагүй. Сайн арчилж хоол тэжээл сайн өгвөл 25-30 жил хүртэлх наслана. Тардаад байвал наслаад байл гэдэг юм тийм шүү. Харин зэрлэг галуу 10-15 жил амьдардаг.
За өнөөдрийн дугаарыг маань мянган найз амтны дэлгүүр ивенттэж байгаа. За мянган найз амтны дэлгүүрийг аль бие усны хэрэгтэйгээр оруулж ирдэг тэжээвэр амтны хоол нэмэлт тэжээлийн Kitchen Flavor гэдэг брэнд байгаа. Энэ маш хэрэгтэй юм байна. Ер нь нохоо амтан гэрийн тэжээвэр амтанд яг тэр зориултын хоолыг өгөх ёстой юм байна. Би ч нөгөө нохоотой байжгаад мэдхгүй яаж нохоо тэжээдгийг юу ч хийдгийг мэдхгүй юм чинь өөрсдийнхөө иддэг хоолыг л өгөөдсөн байхгүй. Тэгсэн чинь тавдар тусаад ингээ өгцөн л тээ. Тэгсэн чинь тэжээлээс болсон байна гэж дүгнэлт нарж байгаа юм уу. Тэгэхээр амар хэцүү шүү дээ чамд. Тий. Өдөөнөөсөндөө хоолж жагаад алдсан бол тарах гэдэг. Яг тийм байхгүй. Тэгээ шоколад энэ төр өгдөг маш тэнэг байсан. Тэр таг мэдхгүй юм чинь. Чамаа жоохон багчаас Google мөгөл байгааг болохоор бас мэдэхгүй л дээ. Одоо бас Google дээр тарч болоод байгаа шүү дээ. Тийм болж байгаа. Тэр нөө хайрамт. Нохоо ч нөө шоколад энэ төр маш дуртай. Тэгэл мэдэхгүй задлангууд тэгэл бүр маш амтархаал идэж байгаа байхгүй. Тэгж өстой болдгоо юм бэл. Яа тэрнээс юм харуулж чи хэцүүтэй тэр нүд. Бүрийг өвөөч гэсэн шиг хардаг те. Тэг ингээд мах ирж штэ. Тэнгүүд хажууд ингээд хараад зогсож чинь. Ногоо хэрчгээр ирэхгүй байгаа. Мэдээд байгаа байхгүй. Нохоо чинь гэдэг шиг. Нэрэл нохоо юм. За ингээд их амтны хоол маань одоо хоолны агуулмж нь өнгө амт оруулагч, бодогч бодис үр тариа болон урамлын гаралтай уурыг ашигладаг. Одоо ашиглан үйлдвэрлэгддэг юм байна. За харин Kitchen Flavor нь эрүүл мэндэд ээлтэй, сайн чанарын эслэг, амтны гаралтай уурыг буюу жинхэнэ махан хоолыг одоо санал болгож байгаа юм. За Kitchen Flavor дээр бол бүр янз янзын хоол байдаг юм л. Муурны гоо сайхны хоол гэж байдаг юм. За бөөр шээсний замын өвчлөөс урдчилсан сэргийлэх хоол. Насанд хүрсэн муурны хоол, зулцган муурны хоол гэж та тустай хоол. За гүлгэн нохоо хоол гэж байдаг юм байна. Насанд хүрэгч нохоо хоол. Бага үйлдвэрийн нохоонууд бас өөр хоол иддэг юм байна. За бас насанд хүрэгчтэй Antarctic Grill насанд хүрэгч гэж бас тустай юм биш үү? Оо за. Үйлдвэрээр бараг тустай байгаа маш. За ингээд дунд болон том үйлдвэрийн нохоо хоол гэсэн маш олон юм сонголтууд байдаг юм байна. Яг тэр гэрийн тэжээвэр амтанда мэдээж хамгийн хайртай л гэр бүлийн гишүүн байж байгаа шүү дээ. Хамгийн чанартайг нь авч өгөөрэй гэж би одоо уриалмаар байгаа юм. Би бас буруу хоол өгч үтсэн. Өөр брендийн хоол өгчихгүй юу? Тэгсэн чи тэрийг үдээд шууд яасан баг. Гүйлгсэн. Хямарсан байна тийм. Хямарсан. Тэгэхээр яг нохоондоо таарсан. Тэгээ яг одоо энэ чи манай энэ чинь болохоор яг жинхэнэ махан орцтой гэхэр чинь яг л энтэн таарсан л гэсэн үг л дээ. За ингээд мянган найз амтны дэлгүүр өнөөдрийн дугаарыг маань ивент итгэлээ. За дэлгэрэнгүй мэдээллийг 7749 188 болон 93 5 8 за Facebook-ийн Kitchen Flavor Mongolia гэдэг пэйж байгаа. Ийшээ ороод дэлгэрэнгүй мэдээлэл авах юм боломжтой байна. За баярлалаа. Муур болоод өрчдөг ч гэж бодож байна. Яач. Сайхан бөөр өвдгөр бөөрийн хоол идээл, жоохон царай алдаад байвал царайны хоол идээл. Гоо сайхны хоол. Гоо сайхны хоол. Энэ өөр надаас дээр амттай нэр тоглоомж. Нүүрэндээ тас төрөх гэж загнуулд дэтдэг надаас л тийм. Юм мэдээл нүүрэндээ тастай болчих юм шиг байна. За. Баярлалаа. За баярлалаа. Kitchen Flavor гэсэн тийм. Kitchen Flavor. Facebook нь Kitchen Flavor тийм. Kitchen Flavor Mongolia. За ингээд одоо галуугаас суралцах хэвээр зүйлүүд рүү нэлээд төгөж ийн гэсэн үг. За одоо талнууд дээр унтаж чаддаг нохоо унталтууд байна те тэр мэргээд одоо нэлээд төгсөрж ирж байна. За сүргийн амт. Галуу бол үнэхээр одоо сүрэг гэдэг зүйлтэй бол хамгийн одоо дэг журмыг баримталдаг амттын тоонд орно. За зэрлэг галуун сүргийн чимээ тоймг тэмдээс ингээд хошуураад нисэж байгаа нь бүр ингээд түүчилээд нисэж байгаа нь хүртэлтэй ингээд нөгөө нэг шууглал гаагаа гэл. Байгаль галууны бүлгүүд ихэвчлэн 20-с 50 толгой байдаг гэсэн нэг сүргэн. Нэг одоо бүлэг нь. Олуула байх нь хоол тэжээл олох, нисэх, махчин амттаас хамгаалахад илүү тохиромжтой байдаг. Гэхдээ тийм том бүл одоо хамт амьдрахад байнгын зодон өмнөөс болохоос сэргийлж галууны нийгмийн шат дараасан босоо удирдлагын тогтолцоо бий болсон баг. Сүрэг дотор. За тэгэхээр генералтай байх нь зэрэгтэй өнөд гэх шиг тийм. Галуу шувуу сүрэгтэй байр суурь олоход хоёр хүчин зүйл маш чухал. Үүрэгт. Нэгдүгээрт хань ижилтэй болох амьдралын туршлага хоримтлуулах явдал. Өөрөө орхин бие даан амьдрал эхлүүлж буй галуу шууд одоо нийгмийн ирэмбэрээ хамгийн доод буюу улны галуу болж эхэлдэг. Гараагаа эхлэх гэсэн. Үүнээс гадна эм галууг эр галуунаас ирэмт доогуур гэж үздэг. Эр эмийн аль нь ч байсан гэсэн бусдад өөрийгөө хэн болохоо харуулж сүрэгтэй байр суурь эзлэх урт замыг туулна. Тэгэхээр одоо гендер гэж юм байхгүй байна. За яг ингээд юугаар явах юм бол эмийгээ жоохон доорд үзнэ гэсэн маягтай байна. Ирэмбэр ярих юм бол. Ихэнх галуу одоо 3-4 настайдаа ижлээ болдог. Тэгээд тэдний байр суурь
ганцаар яваа шавуунаас илүү байдаг гэж хосоор болоод ирэхээр. За ингээд эм шувууны зиндаан түүний сонгосон эрийн байр сууринаас хамаарна. Ер нь хүнтэй төстэй юм шүү дээ. Хэрвээ туршлагатай ахмаг эртээ нийлвэл эм шувууч өндөр байр суурьнд очино. Харин залуу туршлахгүй эртээ хослол доод зиндааныхантай тэмцэлдэж зовлон үзэх нь гарцаагүй гэж. Гэхдээ эр галуу насан одоо энэ залуу гэр бүл насан туршид доогуур үнэлэгдэнэ гэсэн үгээс гэж бодож болохгүй. Эр галуу нь хосынхаа байр суурийг тэмцэж зүтгэж дээшлүүлэх бололцоотой. Одоо нийгмийн статусаа сайжруулах бололцоотой. Ихэнхдээ залуу галуу өөртөөгөө ижил эсвэл ойролцоо зиндаатай шувууд руу дайрж өрсөлдөж байр суурь ахиулдаг. Тийм учраас 50-60 болоод ирэх 50 болоод ирэхээр хэрэлдэд дуусахгүй байна шүү дээ. Байнга л хэрүүл болох. Хэдийгээр зарим галуу одоо залуу галуу одоо хүчтэй эрчтэй байж болдог ч гэсэндээ одоо хөгшин туршлагатай галуунд ер нь бол ялагддаг юм байна. Ер нь ялагдчих таард юм. Галууны нийгэмд биеийн жин хэмжээ их чухал биш. Нас, ухаан, туршлага их чухал гэдэг учраас ялагддаг юм. Эрх мэдлийн тэмцэлд одоо хүч чадлаас гадна ов мэх ухаан чухалхыг харуулж байгаа амьтан байна. За тэгэхээр хүний нийгмийн одоо ингээд амьдралын статус янз янз төстэй байгаа шүү дээ. Тодорхой хэмжээгээр. Эрен бахихад үр зулцганы тооч гэсэн чухал нөлөөтэй гэж. Зундаа дэгдэхэтэй болж чадсан хосууд үр зулцгтай болж харин чадаагүй хосоос ямагт илүү байр суурь эзэлнэ. Дэгдэхэтэй болсон нь чадаагүйгээ дээрлэж хавчдаг бөгөөд чадaltaй галууныхан байр суурийг бэхжүүлж дараа нэгээ бүр муужруулдаг хэрцгий харилцаач хүртэл бий болдог гэж. Дарамтлж үргэлж. За байр суурийн төлөвлөх тэмцэл нь зуны дэлгэр цагт явагддаг бөгөөд дараа зуны хүртэл эрэмб тэр чигээрээ хадгалагдана гэж. Сайн нэг Wild Robot гэдэг шинэ кино гарсан шүү дээ. За тэрэн дээр галуу гардаг байхгүй. Тэгээд яг нэг сүргээсээ тасарсан нэг галуу нөгөө сүргтээ эргэж орохгүй бол тэгэл тэр ингээд нисэн штэ нүүдэл хийхэд хаа нисэх үү яах уу гэл яг наадах чинь харагддаг байхгүй тэн тэр нийгмийн байдал. За одоо яла тэр яагаад гэдгийг дөрөв дөхөн одохгүй. Галууны түүчээ буюу одоо нэг хошуурч нисэж байгаа хамгийн үзүүрийн галуу шүү дээ. Тэр чинь түүчээ гэдэг шиг монголоор. Тэгээ монгол хэлэнд нэг юмны ингээ манлайлагчийг л түүчээ гэж нэрлэдэг одоо их сурцсан. Тэгээд улс төрийнхийг ашиглаад бол нэлээд банзлаг болгоцсон болохоос шуул их гоё үг юм байна. За ингээд түүчээ буюу сөргийн манлай нь ямар онцгой гойд чанарыг бүрдүүлсэн их сонирхолтой байдаг. Туршлагатай. Олон жил ниссэн. Олон зуун километр зам туулсан. Майлж нурт гэсэн үг байна шүү дээ. Тийм ээ. Тий. Олон нэгдэхээ өсгөж байж улсан. Гэр бүлдээ үнэнч хамгаалагч эхнэрээ үр зулцгаа бүх сүргээ хамгаалдаг галуу үүнд шалгарч тогтдог. Одоо сүргийн манлай болт юм. Өсгөж байж улсан нэгдэхийг тоог эс тооцвол ер нь хүний нийгмийн зөв тогтолтой их төстэй гэж. За ингээд үржилт одоо яаж ордог юм бэ? За одоо нийгмийн байр суурийг ахиулахын тулд үр хүүхдэрээ далимдуулж одоо байр суурийг ахиулахын тулд одоо үржилд орох хэрэгтэй болно шүү тийм ээ. Галуу бол хосоор амьдрна. Ихэнхдээ намрах газар үүрээ засч амьдрдаг гэж хэлж байсан тийм өндгөлдөг. Зарим ч одоо тохиолдол модон дээр үүрэлдэг тохиол байдаг юм. Ихэвчлэн 4-өөс 12 өндөг гаргадаг. За 4 гаргаж байгаа бол бага 12-ыг гаргасан нөхөр бол нэлээд хурдан карьерийн шат ахих нь шүү тийм. Өндөг дарах үүргийг зөвхөн эм галууг үздэг нэ. Эр галуу өндөг дардгүйч эм галуугаа хамгаалж өндөгнөөс дэгдэхээ гарсны дараа гэр бүлээ хамтдаа манаж хажууд мэддэг. Зулцгнуудаа хамгаалахдаа галдлуу маш зөрөгтэй дайчин болдог. Хэрвээ үр төлөлд нь аюул занал учрвал өөрөөсөө хэд дахин том хүчтэй дайсантай хүртэл тулдаж амь насаач хүртэл үл хайрлан тэмцэлддэг. Нөгөө нэг хүсэн бүүтээр өндөгөө харуулж байгаа галуу бол амар орж ирдэг гэсэн хот. Тэгэхээр тэр бол яг ерөөсөө байгалийнхын төр төрхийг харуулж ийн гэсэн үг байна шүү дээ. Чанлал ордог шүү дээ. Тийм одоо ялангуяа одоо дэгдэхэлтэй галуу руу ойртохоор бүрсдэг хэцүү шүү дээ. Аа хэл ойрлоо дүр далж боловч ингээг бүгдэрдэг байхгүй. Өөрийгөө биенийхээ хэмжээг том болгоход айлгаж байгаа сарин. Очоо нэг тийрээд унах чинь гэсэн тийг хөлөө хадуулж байгаа юм шүү. За ингээд одоо ерөнхийдөө моногам амтай. Одоо насан туршдаа нэг хостой гэсэн сан. Хань ижлийн алд бол удаан хугацаар уйдаж уй гашууд орох нь ордог. Өөр хостой болох явц маш удаан олон жил шаарддаг. Ийм галуу төр хугацаанд үүргээс холдох шаардлагатай бол үр зулцгаа өвс мөчрөөр халахлан далддаг. Эр галуу эмээгийн эртэл үүр өндгөө хамгаалан зогсож идэг. Галуу хөвлийн хажуу хавирныхаа үд зүдөө зулгааж үүрээ дулаалдаг. За дэгдэхэд нь хурдан ториндог. Дөнгөж төрсэн галууны дэгдэхээ маргааш хэд сэлэд эхэлдэг. 2-3 сарын дараа ихэд нисцэх чадвартай болчдөг. Галуу бол их гэр бүлсэг юм. За одоо мэдээж хэрэг
ингээд аюул занал ирэхэд хамгаалж ингэж дайрт довтолж байгаа гэдэг чинь одоо ерөнхийдөө зүүн совингоор гэр бүлсэг гэсэн үг байхгүй. Өөрийнхөө тойргоо хамгаалдаг гэсэн санаа. За ингээд одоо нүүдэл гэдэг байгаа зүйл бол энэ галууны хамгийн том одоо суралцах зүйлүүдийн бас нэг. Тэгээ би эхлээд нүүдлийн ерөнхийд нь тайлбарлаж өчөөд дараа нь нүүдэл галуунаас суралцах зүйлийн хамгийн сүүлд нь ярьж байгаа. За тэгэхээр зэрлэг галууны бүх зүйлүүд бол нүүдлийн шууд байдаг. Одоо нүүдэлдгүү зэрлэг галуу гэж байхгүй гэсэн үг байна. Өвлийн цагт тэд дулаан бүсийг бараад нь алсын нүүдэл хийх үед галууны сүрэг 8 км-ийн өндөр хүртэл нисдэг. Одоо 8 км-ийн өндөрт нисдэг гэсэн үг. Бүр зарим тохиолдолд 10 км орчмоос өндөрт нисч байсныг бүртгэсэн тохиолдол бий. Тэр бараг ингээд хүчил төрөгчгүй болно шүү дээ. Ийм өндөрт хүний хувьд бол хүчил төрөгч багталцаас болж ухаан алддаг бол галууны сүрэг үргэлж зэглэж нисдэг тийм ээ. Цуваг хамгийн хүчтэй түүжэлж араас нь туршлага хүч чадлынхаа ирэмбэрээ цувдаг. Холын аянд галуу зөвхөн сүргээрээ нисдэг бас учиртай гэж. Ганцаараа нисэхэр агаар эсэргүүцлийг сөрж нисэхэд хүнд байдаг. Аэродинамик гэдэг зүйлийг л одоо бий болгох симптом байна байхгүй. За хамгийн ихнийх нөгөө салхи зүсгэр тэрний зүсэлтэн дунд одоо ер нь бол мэднэ нэстэ тийм ингээд агарын урсгалыг ингээд тэлээд бөмбөлгөж байгаа шүү дээ. Тэгэхээр энэний дараагийнхан галуу болвол бараг 30-аас 40% эрч хүчээ нэг хэмндэг гэх юм да. Тийм болохоор маш хол нисдэг. За сүргээрээ нисэхэд урд талын шувууны дэвлэлтээр зүсгдэх агаар салхины арын шувууг өргөж дэмжиж өгдөг. Тэгэх юм учраас агаар дээр тогтохдоо урд талын шувууныхаа дэвлэлтэн дээр тогтдог гэсэн үг. Үүний ачаар цуваа хурдаа хамгийн багадаа 71% нэмэгдүүлдэг. Өөх юу вэ? Амар нэмж. Ганцаараа болохоор одоо нэг хурд байна шүү дээ. Тэгээд одоо ингээд нэг зиллээд нисэж байгаа үед бол дундаж хурдаа 71% нэмэгдүүлж чаддаг гэж байна. Харин сүрэг дотор харилцан дэмжлэг үзүүлдэг тийм ээ. Жишээлбэл одоо сүргээр хоцорсон нэг гишүүн ядарсан тохиолдолд түүнтэй хамт хид хідэн туслах шувуу 2-3-аараа цуг буудаг. Тэгээд сүргийн одоо түүчээ ядарч сүлдсэн нөхцөл түүнийг хүчээ нөхтөл нь дараагийн туршлагатай шувуу байраа сольдог. Яг нөө уралдааны нэг дугуйнууд гэж 4 дугуйгаа сольдог урд хойноо ороод тэр яг тийм загвараар явдаг. Энэ дугуйч спортч яг энийг суралцаад байгаа байхгүй. Цуваг түүчээл салхи хагалж яваа нэгнээ дэмжиж бусад шувууд нь чангаар гангнаж урам өгдөг. Гоё шүү. Миний бороо гоё шаажинда гэдэг. Тэгэнгүүт яа гэлээ нөхөний улан дивэл жигтэй юм болох нь шүү дээ. Агаар мандалд 80 км цагийн хурдтай заримдаа түүнээс илүү хурдтай нисдэг. 80. Яг та одоо дундаж хурд нь 50 байсан бол 71% хурдаа нэмж өгөхөд 80 болчихно гэсэн үг байна. За хээрийн галуу хамгийн өндөрт нисэх чадвартай. Тэр нь 5-аас 9 км өндөрт дээд амжилтанд Гималайн дээгүүр 10,175 м-ийн өндөрт нисэж байхыг нь бүртгэсэн байна. Дураараа юм байна. За хээрийн галуу гэдэг Ансер индикус гэдэг Төв Азид нутгалдаг нугасныхаа овгийн шувуу манай оронд хэрлэн гол хангаа хөвсглийн уулгараг бүсний нуур голууд завхан голын сав толб цагаан нуур гэх мэт газараар өндөглөн цусдаг. За толб нуурт бол их байдаг. Толб нуур их гоё нуур штэ. Тийм аа. Баян үлгийн явах замд байдаг байхгүй. Би ч хөдөө сайн явж үзээгүй бол. За хээрийн галуу за тэгээд одоо бусад зүйлийн галуутай харьцуулахад хамгийн том далавчтай нь хээрийн галуу. Энэ шувуу энэтхэг Пакистанд өвлчхөр Гималайн нурууд авдагаараа онцлогтой юм л. За нэг ярих. За өнөөдрийн дугаарыг маань арьс чигшүүлэх нарны тос Skin Aqua ивент тэтгэж байна. За 100 болж байгаа учраас нарны тос бол маш хэрэгтэй байгаа. За нарны өндөр хамгаалттай түрхэт хөнгөн арьсыг чигшүүлдэг. Үнэхээр гайхалтай юм нарны тос Skin Aqua байж байгаа. Түрхэг бүрт арьсыг гүн чигшүүлж хойр ажилтаас хамгаалдаг. За 3 төрлийн хялуроник хүчил агуулсан байдаг учраас ийм хамгаалтуудыг хийх чадвартай болдог юм байна. За SPF 50 нэмэх, PA 4 нэмэх ийм үзүүлэлттэй нарны тос гэхээр ер нь маш өндөр үзүүлэлт юм байна л дээ. За органик бүтцтэй арьсны давхаргаж шингээд UV туяаг дулаан болгон хувиргаж саармагжуулдаг болохоор за цагаан эсвэл саарал туяа огт үлдээдэггүй гинэ. Ер нь зарим хүн ингээд загалтцсан л явж байдаг. Тийм болохгүй л гэсэн үг юм байна. Над ч хамаагүй байна. За төрхсөн ч нарны тос хэрэгэлсэн гэдэг нь харагддаггүй. Яг л чигшүүлэгч тос шиг зөөлөн мэдрэмжтэй. Энэ яг үнэн юм бэл. Би одоо өдөр болгон түрхээд байгаа. Би ч тос түрхэж чаддаггүй байна. Энийг үү? Тий. Тос түрхэхээр л бүр ингээд нэг сонир муухай ингээд яг ингээд тос түрхэгдсэн юм шиг байгаад иддэг. Хаа түрхсэн юм санагдаад би ерөөсөө нүрээ тос түрхэж чаддаг. Тий. Энийг түрхээд үзээрэй. Тийм мэдрэмж өгөхгүй айгүй гоё ингээд. Зүгээр юм чихтэй байгаа юм шиг, устай байгаа юм шиг санагддаг юм л. Тийм мэдрэмж өгдөг.
За ингээд усны хамгаалттай учраас одоо шууд түрхээд усанд ордог далаад ороход боломжтой. За оройн найрлнаа амраахаа ядаргатай. Хизээч арилахгүй юм биш үү гэж хэрүүлээд дэтгцэн. За энэхүү гоё тосыг Монсемийн сангийн садбруудаас болон GGI Beauty дэлгүүрүүдээр товтлалж байгаа юм байна. За ер нь бол гэрийн доотлын болонд л байж байгаа л гэсэн ийм үг байна. Манай гадаа бахан монсоос авах юм байна. За энийг түрхнэ. Муухай бол чамтай шүү. Тэгээрээ нэрээ шүү. За тохирч барьчих. За. За gentleman's agreement. За өнөөдрийн дугаарыг маань Hada Lab Roto Mongolia event итгэлээ. За үргэлжлэе амрах. За гямлаа дээгүр хэрхэн давдаг вэ гэж. За. Ийм өндөрт агаарт хүчил төрөгч маш бага байдаг ч тэд амьсгалж далавтаа дивж нисэх шаардлагатай болно тийм ээ. Тэгэхээр тэд яаж ингэж муужраад унчихгүй нисдэг вэ гэдэг асуудал гарч ирдэг юм. Үүнд ямар нэгэн физиологийн онцлог шалтгаан байгаа. Харин яг ямар онцлог болохыг нь мэдхийн тулд British Columbia-гийн их сургуулийн судлаач туршилт хийсэн. Тэд аэродинамикийн тусгай хонглыг бүтээгээд уг хонглын хүчил төрөгчний төвшинг буулгаад гямлаа нөхцөлийг хиймлэр бий болгож симулятор хийсэн гэсэн үг. Ингээд 6 хээрийн галуу далайн төвшнөөс дээш 5500 м-т орчим тохирох хүчил төрөгчтэй орчинд нисгсэн байна. Энэ тэдний ердийн нислэгийн өндөр гэсэн үг дунджаар тийм ээ. Харин 3 галууг 9000 м-ийн өндөрийн орчинд оруулж хүчил төрөгч нь улам багасгаж нисүүлж туршсан юм байна. Шууд физиологийн үзүүлэлтийг хянахын тулд толгой болон нуруунд нь тусгай мэдрэгч зүүж өгөгдөл цуглуулсан. E-Life сэтгүүл нийтлэлсэн одоо өгүүлэлт дурдсанаар хүчил төрөгч дутагдж байсан ч гэлээ галууны зүрхний цохилт огтхонч түргсээгүй бөгөөд дэвлэлтийн давтамж газар орчмын нислэгтээ ижилхэн байсан. Харин Венес судасны хэн буурс нь цусан дах хүчил төрөгчийн хэмжээг барихад тустай болсон. Өөрөөр хэлбэл тэдний бодисын солилцоо удаашраад булчин болон зүрхэнд хэрэгтэй хүчин төрөгчийг хэмнэх боломжийг бүрдүүлж байгаад нисдэг гэсэн. Гэхдээ аэродинамикийн хонголдох нислэг нь харьцангуй богино хугацаанд үргэлжилсэн шүү гэдгийг анхаараарай. Гямлаа дээгүүр олон цагаар нисэх үед бодисын солилцоогоо хэрхэн ингэж удаан улдаашруулж чадах байгаагаа одоо хүртэл тодорхойг болж үзлээ. Ирээдүйд одоо галуу шувууны энэ нууцыг тайлж чадах юм бол хүчил төрөгчийн дутагдалд хүн орохгүйгээр энэ төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой болох юм байна гэдэг дүгнэлтийг ерөнхийдөө урьдчилсан байдлаар гаргасан юм байна. За ингээд одоо нислэгээрээ нэг одоо ангаахын одоо шинжилгээ хонд бол маш их том одоо нөлөөнүүд маш их оруулж ирсэн амт байгааз. За 7 одоо маш товчхон хурдхан хэлэх нэг тийм 7 юу байна. Сургамж байна одоо хичээл гэх юм да. Ер нь бол агуу удирдагчд бол одоо удирдагч болохоор ер нь өөрөө төрдгөө. Тийм ээ. Тэд өөрчлөлт хийхээр ирдэг. Тэрнээс би одоо лидер учраас лидер болно гэж ерөөсөө лидер болдгоо байхгүй. Дандаа нийгмийн захиалгаар бий болдог. Тэгэхээр өнөөдөр би удирдагч гэж бодоод хонхот амар дэлдээ явж байгаа хүн болвол уучлаарай та өөрийгөө мэдээгүй байна гэсэн үг. Ямар вэ гэхээр лидерүүд бол альва үйлдэлийг гол дүр тоглох болон албан тушаал гэж үздэггүй. Харин тэд зөвхөн үр дүн зорилгын төлөө гарч ирдэг. За энийг одоо яг галууны төвчээ шувуу өөрөө харуулдаг гэсэн. Хүн одоо галуунаас суралж болох 7 одоо хичээл байна гэж үздэг юм. Нэгдүгээр зорилгын төлөө нэгдэнэ гэж. За энэ бол яросаа би цэвэр яг энийг бол би яг зөвхөн одоо нэг албан байгууллага компани гэхээс илүү ерөнхийдөө ингээд нэг цуг байгаа хүмүүсийн тухай ярьж байна. Нэг анги байж болно, нэг хамт олон байж болно, нэг баг байж болно, нэг спортын баг гэж болно. Одоо жишээлбэл манай сая Монголс байна тий. Одоо эмэгтэйгийн 3 хэрэгцээ 3 ч юм. Энэ үл яг нэг баг гэсэн үг. Тийм манай эрэгтэй ч гэсэн гэдэг шүү дээ. Тий. Тэгэхээр нэг зорилгын төлөө нэгдэнэ гэж. Нэг хүн нь өөр бодолтой болоод ирэхээр л явах билдэг шүү дээ. Тэрний одоо хамгийн энгийн жишээл галуу шувуун дээр далавчаа дэвх үедээ араасаа яваа галуунда нөгөө агаарыг өргөж өгдөг гэдэг байгаа шүү дээ. Ингэж өгснөөр аэродинамикийг нээж өгөөд одоо V хэлбэртэй гэдэг байгаа. Одоо хошуурч нисэж байгаа V хэлбэртэй цувааг сүргээрээ нисэж дангаараа нисгэхээс 71% хурдан нисэж байгаа шүү дээ. Эрчим хүчээ хол 71% хурдан нисэж байна. 71% хол нисэж байна. 71% бараг хүн амар нисэж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол нэг зорилготой чиглэсэн нэгдсэн хүмүүс илүү хурдан бага хүч зарцуулан зорилготой хүрдэгэ гэдгийг шууд ингээд зааж өгч байгаа. За. Хоёрдугаарт нь ил тод байдлыг нэмэгдүүлнэ гэж. Галууны одоо тэр цуваа. Яадаг гэсэн чинь V хэлбэрээр нисэх үед галуу бүр урдаа болж байгаа хардаг. Тийм үү? Араас биенийхээ бүксийг харахгүй байна шүү дээ. Яг урагшаа бүгдээ харж байна гэсэн үг байхгүй. Тийм шүү дээ. Тийм үү? За тэгэхээр юу болж байгаа нөхөр энэ бол баг болон одоо тухайн баг байгууллага аль ч зүйлд бол
түүчээс хамгийн арын шувнаас хамгийн урд шувуу хүртэлх хоорондох бүх зүйл ил тод байна гэсэн илэрхийлж байгаа. Энийг ингээд хэлэхээр айгүй амархан сонсогдно. Гэхдээ үнэхээр хүнээс юм зарим байгууллагад бүр энийгээ чанахаа болтлоо ингээд ил тод бус болцсон гэдэг байхгүй. Дээрээс нь доош ил тод байдал нь альва удирдагчийн байгууллагын буюу одоо хамт олонныхоо багийнхаа эд эсбүртэй холбоотой байлгаж гэж байгаа. Илүү зөв шийдвэр гаргахад нь тусалдаг. Доороос нь дээшээ ил тод байдал буюу хамгийн арын шувуу урагш хамгийн урд шувуугаа харж байгаа тохиолдолд яадаг вэхээр багийн гишүүдийг бид ямар том зургаар ямар том үйл хэргийн төлөө явж байгааг харж чаддаг. Харж чадсанараа тэдний одоо зорилгот өөрийгөө уялдуулаад бэлдэж оролцоогоо нэмэгдүүлж эхэлдэг. За энэ би энийг бол дахин хэлээд байна. Манайх ингээд ярьсаар хагаад бүр ингээд гуниг болтлоо сонсцсон одоо нэг давтаа зооц үлэг болцсон үгнүүд байхгүй юу. Гэхдээ яг ингээд бодит дээр галуун дээр харахаар яг харагдана. Хамгийн шууд ч юу гэсэн үг. Хамгийн статус багтай дорой морой байгаа штэ. Гэхдээ тэр сүргийн нэг хэсэг бол сүрэгтэйгээ цуг яваад би тэдний тусламжтай ийм хол носч чадж байна гэдгийг мэдэрнэ гэсэн үг. Тэхийн төлөө би юу хийж чадах вэ гэдгийг харна гэсэн үг. Энийг нээлттэй гэдэг юм. Тэр хошуурж байгаа. Галуун шиг ухаантай байвал одоо хамтдаа нэг чиглэл рүү тэмүүлэх хүмүүсийг одоо багийг чинь игнээд томсож нэгдэх хүмүүс чинь нэмэгдээд одоо хамтч сэтгэлгээтэй байна гэж үзэж байгаа. Одоо энэ дандаа новшроод байхгүй гэдэг хатлаарай таахгүй. Манай багийг тиймэрхүү шүү дээ. Тэгээ шууд л бодогдчих. Удирдлагаасаа одоо хамгийн сүүлд орж ирсэн залуу бүгд яг нэг зүйлээ яг адилхан хардаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг одоо тийм шинэ орж ирсэн руки Ахмад Дайчин хоёрын хоорондох туршлагын ялгаал болохоос биш ойлголт болон зорилгын ялгаа гарах болчих жоох. Тэгээд ирэхээр нарийн яриул ард байгаа хамгийн тэр шинэ орж ирсэн залуу нь маш богино хугацаанд шорткат гэдэг чинь товчилж зорилгодоо хүрэхэд тэр үл одоо хүн нь илүү хурдан хөгжинэ гэсэн үг. Харин нөгөө нэг ах нар нь юм уу одоо тэр Ахмад Дайчд гэдэг одоо жишээлбэл би одоо нийлээ хөгшөндөө орно шүү дээ. Тэгвэл энийгээ би бусдаа хуваалцах сайн чадах юм бол баг хурдан хөгжинэ гэсэн үг. Ингээл ийм л үйл явдал. За 3 дугаарт нь тусламж одоо эрэлхийлэхдээ одоо ичгүй байх тийм ингээд санаа зовхгүй байх. Галуу игнэнээсээ гарвал ганцаараа нисэх агаарын үүслийг шууд мэдэрдэг. Тийм учраас хэмнэлээ алдангуудаа шууд улам хурдан дэвээд дараагийнхаа нөгөө нэг игнийг алдаж болно шүү дээ. Ер нь амт юм чи. Тэгвэл дараагийнхаа ард ортох гэсэн үг байна. Яа тэгвэл хэмнэлээ алдахгүй тулд гүцэхгүй тулд хүчээ алдан тийм болохоор шууд ард нар гэсэн. Тэгэхээр хамгийн арын шугуу алдагдах юм бол арын хоёр нь бууж цуг явдаг гэсэн санаа. За биднэрт одоо тулгарч байгаа бэрхшээл бол зүйлээ аливаа зүйлээ хүлээн зөвшөөрөх. Нуугаад идэх чинь ингээ нэг сул талаа харуулахгүй гэл ингээ чамраа магаал ингээ зангираал чинэрээд ингээр нөгөө нэг одоо асуудал гарсан дороо ингээ тусламж ирж бусдаасаа чаддаг байх нь одоо ахиж одоо хурдан ахиж амжилтанд хүрэхэд нөлөөлдөг тусалдаг гэсэн санаа. За хэрвээ ингээ нөгөө өөрөөсөө ичихгүй өөрийнхөө одоо алдаагаа юм уу сул талаа ингээ санаа зовхгүйгээр илэрхийлээд тэрнээсээ тусламж авч чадах нь бол тухайн багийн амжилтанд маш сайн нөлөөлдөг. За удирдлага бусдыг удирдах боломж олгож байгаа. Юу гэхээр удирдах яваа галуу одоо түүчээ галуу ядарвал шууд игнэгээ одоо арийнхаа шугуунтайгаар байраа сэлдэг. Энэ нь хэн нэгэн удирдлага өгч гэсэн үг шүү дээ. Сургамж нь бол юу гэхээр бусдыг ч мөн удирдах боломжтой болгоо гэж байна. Бага хит удирдах, бүгдийг хянах гэж оролдох чинь яг үнэхээр өөрийн чинь ядаргаанд оруулаад бусдыг үл тоомсорлож урмыг хугалдаг. Хүмүүс өөрийн гэсэн ур чадвар авяас одоо давуу талтай байгаа. Тэдэнд эрэх чөлөө итгэл боломжийг өгөөд тавьчих юм бол таны хүлээснээс чинь илүү амжилтыг гаргана. Нэгсэндээ одоо би зүгээр өөрийгөө лидер гэж үзье л дээ. Тэгвэл надад ганцаараа би лидер байх нь гоё юм шиг боловч яг цагаад бол багийн амжилтанд бол над шиг 3 лидер байх юм бол илүү сайн байхгүй. Хөтөлгөө морьтой юм шиг л тавих штэ. Одоо Монголын харим чинь 2 хөтөлгөө морьтой одоо Оросыг тулж байгаа штэ. Тэгэхээр чинь нэг морьтой бол нөгөөдгөө л хамлна штэ. 3 морьтой тулдаа тэгж явж байгаа штэ. Тэгэхээр энэ бол ерөөсөө сул тал биш. Энэ ерөөсөө чи өөрийгөө болж ийн ядарч ийн гэдэг зүйл биш. Хэрэгтэй цагт нь орлуулж чадах хүнд нь эрхийг өгж тэр ажлыг гүйцэтгэх боломжийг олгож явах хэрэгтэй. За ингээд одоо сайн ажилд үргэлж талархал илэрхийлэх гэж. Галуу нэгэндээ урам өгдөг гэсэн штэ. Ёо борооста гоё чиндаа гэх ингээд өнөөх нь дэлж байгаа нь сайн дивхнэ штэ. Улам ер нь бол улам төвлөрдөг. Улам хариуцлага мэдрээд улам анхааралтай болдог гэсэн үг байхгүй. Ер нь цагаад бол. Тийм учраас нөгөө гааглаад дуурхаа нөгөөдөл чинь тэр шиг нисэж явах гал яваад байгаа чинь чи лаг байж шүү гэдэг ингээд юу гадаг байхгүй. Комплимент өгöd байгаа баярлалаа гэдэг хэлээд байгаа. Ингээд одоо хүмүүсийн хийсэн ажлыг үнэлж яг боддоор магтаж чаддаг байх нь өөрөө одоо хүнд их
их урам өгдөг багт. Тэгээ үнэмжгүй байх чинь ажилтнуудыг ажиллаудаа хийж байгаа зүйлдээ итгэлгүй болгоно. Би зөв хийгээд байгаа мó гэдгийг ч мэдхэ болно. Мэдхэ болоод ирэхээр асуудал гараад ирэхээр ажлыг хийх бол нэг өдөр тэр хүн чинь байхгүй юм шиг болцсон байдаг байхгүй. Тэгээ чи өөрөө бүгдийг хийж эхэлнэ гэсэн. Тэгээ түргэн өөрчлөгдөж буй орчинд хүмүүс одоо зарим хүний хүчин чармал бусдын анхаарлын гадна үлдэх тохиолдол байдаг. Энийг заавал анзаарч хардаг байх нь өөрөө багийн нэгдмэл чанар өдөртөгч одоо түүчгийн байхгүй. Ямар сайндаа сул дорой гэд байгалийн зэрлэг хуулиар хаяггүйгээр буулгаж байгаа юм байна. Нэг шувуугаа. За тэгээд нөгөө хоёр шувуунд буунгуудаа тэрийг үхэн үхтэл юм уу асуудал нь шийдэгдэл цуг байдаг. Тэгээ нөгөөх нь асуурч ч юм уу өвдөд ингэж үхэх юм бол үлдээгээд араасаа гүйчихдэг. Гүцэж очив. Өөр сүрэгт нийлдэг. Өөр сүрэгт нийлэхэд нь өөр сүрэг нь авдаг. Ийм асуудал тохиолдсон хоёр байна гэдэг. Тийм. Одоо нөгөө хүн чанар гаргаж ийн гэдэг чинь галуу чанар гаргасан байна шүү дээ. Тийм байна. За ингээд одоо хамгийн сүүлд нь тэр одоо нөгөө хүнд үед дэмжлэг үзүүлэх гэж тэр галуу шувуу ингээд өвдөг шархдах үед хоёр галуу игнээсээ гараад түн тавд буудаг. Тэгээд өөр сүрэгтэй нийлдэг. Хүн бүр нэг нөгөө тулдааны салбарт орхихгүй гэдэг. Ялагч багийн гишүүн байх амархан харин асуудал тулгарсан үед багийнхан чинь хамгийн хэрэгтэй байж чаддаг баг хамгийн сайн баг гэж байна. Начиг үнтэй. За ингээд одоо 7 дугаар сургамж. Үндсэн үнэт зүйл зорилготой үнэнч байх гэж. Жижиг сажиг юм ингээд одоо Гималай даун гэж явж байгаа Гималайгаа л давах хэрэгтэй болсон. Наан ингээд нэг гоё нуур муур байхад тийш очихгүй гэсэн санаа явж байгаа. Ер нь бол галууны нүүдлийн зам хизээч өөрчлөгддөг. Жил бүр ижил замаар нисдэг бөгөөд сөргөл өөрчлөгдсөн ч залуу галуу нь эцэг ихээсээ замаа сурдаг. Тэд хавар одоо төрсэн газар руу буцаж ирдэг тийм одоо Монголд одоо дэгдэхэ болоод тийшээ үлчээ буцаж ирэх нь шүү дээ тийм. Сургамж нь юу гэхээр үнэт зүйл бол зорилготой үнэж байх л гэсэн үг. Тэгээ байгууллагын хамт олон багийн үндсэн стратеги арга барил бүтээгдэхүүн хийж байгаа зүйл юу ч өөрчлөгдөж болно гэж байгаа. Гол нь одоо тэр үнэт зүйл эрхэм зорилго гэдэг зүйлээ л хадгалж яддаг. За баг яаж хууржуулна, дарган солигжуулна, багийн хүмүүс солигжуулна. Гэтэ зүрийг нөгөө борооцоо ч гэсэн болцоонд гэдэг шиг. Тэр галуу шувуу яг энийг одоо менежмент болон корпорейт одоо ер нь бол стратегийн одоо цэргийн армиадтэй ч гэсэн энэ айгүй харагддаг. Эндээс суралцсан одоо юу сургамжууд нь баггүй. Одоо энэ багцлаа 7 бүлэгт хуваасан юм байна. За би галуу дээр яг энэ галууны зэрлэг галууны нүүдэлт чинь хамгийн төгс нүүдлүүдийн нэг баггүй. Түүхэнд бичигдүүлдэг айгүй олон одоо шувуу судлаач биологч ярьдаг. Тэгээ энэ дээрээс суралцсан сургамж нь. Хэрвээ одоо ингээд одоо яг ийм галуу шиг одоо ийм байдлаар сүргийн байдлаар дээр одоо сөрөг болон хамт олон удирдах юм бол бидэнд амжилт бол бидний юу ч ялахгүй л гэсэн санаа. За баярлалаа амрахаа. За амьтдын ертөнц нэвтрүүлгийн 2 дугаар үлрэлийн сүүлийн дугаар дээр би бас ороод ирэх юм аа. Ясварагч инхот ясварагч амарснаа 2 гэдэг шиг юм чи. Юу нэг сүүлийн дугаар дээр орчих сүүлтэй бүр утга алтлаач. Нэг юу гэдэг лээ? Юу яах ач хүүтэй боллоо гэдэг лээ. Хөл очих уу? Биш ээ. Амруу сүүл гутардаг. Сүүлийнх гэсэн шиг хоёулаа альчсан жана. Яа тий. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сугаар болон NTV телевизээр зам 83.3 107 студионы од мөндөр радиогоор хүрлээ. Өнөөдрийн дугаарыг арьс чигшүүлэх нарны тос Скинако болон мянган найз амтны дэлгүүр эвдэтгэлээ. За амрааха. Баярлалаа. Хамтран ажиллахдаа баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.